хүчирхийлэл. Энэ хүчирхийлэл дотроо бол бүр ингээ physical abuse буюу бие махбодоор нь зодох тий. Шийтгэх. Хоёрдугаар болохоор үл тоомсорлох. Сэтгэл зүйн болон биеийн хэрэгцээг нь хайхрахгүй байх. За мөн одоо бэлгийн хүчирхийлэл үзүүлэх гэдэг бол одоо бүр бусдаасаа давмгай ийм хүчин зүйл юмаа гэж судалгааны судалгаагаар харуулж байна. За тэгэхээр одоо бол Монголд өрнөж байгаа нэг сэдв бол хүүхдийг морь унуулад өвөл тахиулна гэдэг байгаа шүү дээ. Маш олон одоо чанарын судалгаа гэж хэлж болохгүй ч хүүхдүүдийн өөрсдийнх нь ярилцлагыг нь хүртэл уншихад бол бид нэр яаж зоддог, яаж үл тоомсорлдог, тий хоолгүй өдөржин ажилуулдаг. Энэ бол Монгол улсад хуулиар хоригдсон зүйлүүд байгаа байхгүй тий хүүхдийн хүчирхийлэл, хүүхдийн хөдөлмөрийн мүлжлэг бүгд явж байгаа. Энэ маань одоо ийм нэг бие дээр нь үзэгдэх хор охирлоор бид нэг төсөөлөж магадгүй. Гэтэл ирээдүйд тухайн хүүхдүүд нийгмийн гишүүн болоод өссөд хөгжөөд явна. Тэгэхээр энэ үед одоо ямар хор хөнөөлөл учрах боломжтой эрсдэлтэй байгааг нь одоо бид нэр хараалцаж үзэх хэрэгтэй гэсэн.